өнгөрсөн жилийн 6 сард би Герман руу энэ эдийн засгийн ногоон шилжилт гээд төслийнхаа хүрээнд ийм туршлага судлах хөтөлбөрт оролцох боломж гарсан. За тэгээ бидний анх очсон Бонн гээд хот бол одоо хуучнаар баруун Германы нийслэлсэн төр захиргааны байгууллагууд нь нэлээд оршдог. Тэгээд нөө Бетховны одоо төрсөн нутаг гэдэг яриа алдартай маш гоё тийм ногоон тайван хот байсан. За мэдээж шинэ газар очихоор бид нарт ингээд сонин садан зүйл зөндөө их харагддаг. Тэдний дотроос одоо миний ингээ анхаарлыг татсан зүйл бол ингээд мүлийтлөө илэгдсэн ийм савлгаатай шилтэй ундаанууд байсан. Хэрвээ одоо бид нар ингээд СУ-гийн дэлгүүрийн лангуун дээр ийм ундаа байвал хүмүүс яаж хүлээж авах вэ? Энэ яагаад энд хэвийн зүйл юм болоо гэдгийг бодож байсан. За тэгээд бид нар бол тэнд ингээ 10 хоногийн хугацаанд хөтөлбөрт хамрагдаад хариултыг нь бол ойлгосон. Бас хөтөлбөрийнхаа хүрээнд бид нар ингээд Мюнхний ойролцоо ийм үйл ажиллагаагаа явуулдаг хоршоо, тэгээд органик ферм, усны үйлдвэрүүд гэдэг ийм газруудтай очиж танилцсан. За жишээлбэл энэ Оро гэд хоршоо зөвхөн тэр бүс нутгаасаа 50 км-ээс ингээ альмаа цуглуулад цэвэр алюминий жуус үйлдвэрлээд буцаагаад тэр бүс нутагтаа борлуулдаг. Тэр нөө Бавари мужи болохоор яг тэр бүс нутаг бол ийм айгүй гоё үржил шимтэй хөрстэй. Тэгээд айл болгон ингээ хашаандаа нэг хамгийн багадаа нэг 2-3 ийм алюминий мод тарьсан ийм байдаг юм байна л да. За тэгээд дараагийнх нь нэг очиж танилцсан газар болохоор ийм 3 үеэрээ тэ өвөө нэхлүүлээд аав нь ажиллаулаад одоо ингээд хүүн ажиллаулж байгаа ийм органик ферм дээр очиж танилцсан. За бид нар бол 1 цаг танилцнаа гэдэг хөтөлбөртөө ороод 4 цагийн дараа гарч ирсэн. Яагаад гэхээр тэнд бол маш ийм сонин содон зүйлсүүд байсан. Бид нар одоо гэр бүлийн 6 хүний бизнестэй зургуулаа ажилуулдаг юм мөртлөөсөө яаж их тийм бүтээмжийг гаргаж ийн тэр ийм жижигхэн талбайгаас яаж ийм гоё их одоо гарцыг гаргаж ийн гэдгийг үл ингээд бид төслийн багийнхан маш их асуултууд асуугаад бид нар л ингээд бүтэн 4 цаг яг энэ талбайгаар ингэж танилцсан. За дараагийнх нь болохоор нэг юм усны үйлдвэр байсан. Адил холцнор гээд одоо өдөрт ингээд сая ширхэг ус үйлдвэрлэдэг маш том усны үйлдвэр. Одоо үүссэн түүх нь бол аягүй сонирхолтой мэлээ. Тэнд ингээд ийм айгүй гоё ийм цэнгэг устай газар байгаад тэрийг үл ингээд ийм аршаа мэт ус байна гэдэг хүмүүс л баг өвчнийг эдгээдэг гэж ингээд шитгэжсэн. За тэгээд тэнд ажилдаг тэр одоо хажуудаа сүмтэй сүмийнхэнд гэлманаар тэр усыг ингээд анх савлж зараад тэр мөнгөө ингээд нийгмийн сайн сайхны үйлд зарцуулж исэн. За тэгэхээр энэ бизнесүүдийг харахаар бизнесийнхаа цар хүрээний хувьд бол маш өөр те үе шатныхаа хувьд өөр боловч нийтлэг юу байсан бэ гэхээр нэгдүгürt маш сайн технологи, ноу-хауг шингээж чадсан байна. За дараа нь болохоор үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулахдаа байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг шингээж. За гуравт болохоор сав баглаа буудлаа дандаа дахин ашигладаг, эргүүлэн татдаг ийм тогтолцоомтой байна гэдгийг ингээд харж ойлгосон. За тэгвэл яаж ийм тогтолцоог бий болгосон болоо гэд ингээд судлаад бодоод үзэхээр төрн нь бол яг уу гэхээр бодлогоо тодорхойлоод жишээлбэл Герман бол Европын холбооны гэрийн дийлийг мөрднөө. Энэ зорилтынхаа хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 90 онтойгоо харьцуулахад 55%-аар бууруулна гэдэг маш том ийм зорилттой тавьчихж байгаа. За тэрнийхээ хүрээнд одоо уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн бодлого, дүрм журмаа гаргаад тэрнийхээ хэрэгжилтийг ийм стандарт хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг ийм хувийн эвчлэлийнхантайгаа хамтарч ингэж хэрэгжүүлж чадсан юм билээ. За нөгөө талдаа хэрэглэгчээ мэдлэгтэй, мэдээлэлтэй болгож сургаж хөгжүүлэх дээр бол маш их ажилласан. За жишээлбэл бидний ингээд очсон хүнс хөдөө аж ахуйн яам гэхэд 35 сая еврог зөвхөн хэрэглэгчийн боловсрол зарцуулсан гэдэг жаахгүй. Тэрэндээ маш их хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ одоо хүчин чармаалтынх нь үр дүнд яах вэ гэхээр хэрэглэгчэнд юм дахин ашигладаг эсвэл ингээд эко тэмдэгтэй байгаль орчинд ээлтэй ийм бүтээгдэхүүнүүдийг сонголтоо хийхдээ худалдаж авдаг ийм дадалтай болсон юм байна. За тэгээд 10 хоног бол маш хурдан өнгөрсөн, маш сонирхолтой байсан. Буцаад ингээд Монголдоо ирсэн. Тэгэнгუთ тэнд ингээд маш гоё зүйлсийг үзэнгуут тэрийг яаж Монгол руугаа нутагшуулах вэ? Бид нар яг юуг нь өнөөдөр чадах вэ гэдэг ийм асуултууд бол зөндөө ингэж ургаж гарсан. За тэгэхээр хэрэглэгчийн хэрэглээний дадал бол айгүй чухал юм байна. Тэгвэл бид нар өөрсдөө яг ямар ийм дадалтай хүмүүс юм бэ наа гэдгийг ингээд бодсон. За тэгэд ингээд бодонгууд мэдээж өөрөөсөө эхлээд бодно те. За ингээд бодохоор бол би ингээд баг насныхаа тухай ингээд санаж эхэлсэн. За би болохоор
ер нь хөдөө өсч төрсэн юм хүмүүс. Манайх бол ингээд Хувьсгал аймгийн Галт суманд аав ээж маань юм 5 хүүхэдтэй юм малчин айл байсан. За тэгээд мэдээж улирал бол ингээд нүүдлээд амьдрын нүүхтэй темпера, бууцаа, хогийн гуугаа хүртэл ингээд бүгдийг гоё ингээд цэвэрлээд нүүдэг. За ийм байсан. За тэгээд би л нөө сургуульд ороогүй жоохон байсан болохоор гэрийнхаа ингээ хогийг шүрддэг. Ингээ хог шүрдээд одоо ингээ бодоход юу гарах вэ гэхээр ийм жоохон шороо, тэгээд баг зэргийн өвстэй тийм л юм гардаг байсан байгаа хгүй. Тэнд ингээ байгальд шингэхгүй зүйл юуч байхгүй. За тэгээд мэдээж ингээд ах эгч нарынхаа хувцсыг дамжуулаад өмсдөг. Бөөр муудангуут ингээд ээж маань малын нэмнээ хийчдэг. Энгийн юм шиг мөртлөөсөө ингээд юм маш юм гоё дадалтай байсан юм байна. Зөв дадалтай байсан юм байна гэдгийг бол ингээд ухаарах бол маш гоё байсан. Одоо бид нар яаж өөрчлөгдсөн бэ? За одоо бол би CU-гийн санхүүгийн газрын захирлаар ажилладаг. За CU бол өдөрт ингээ 200 мянган хүнд үйлчлэгээ үзүүлдэг. Ийм дид бүтц байгаа тийм. Ингээд бараг 500 салбар дэлгүүртэй хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод. За тэгвэл CU-гийн одоо нийт хэрэглэгчдийн 75% нь бол 35 наснаас доош залуучууд байдаг. За тэгэхээр зөвхөн CU-ч гэхгүй Монгол орн бол өөрөө насны ингээд бүтэц суврагынхаа хувьд бол маш залуу орн. Тэгэхээр энэ залуучуудын одоо сонголтонд те ирээдүйг өөрчлөх маш том хүч байгаа гэдэгт л би итгэдэг. За энэ одоо залуучуудын онцлог нь юу юм бэ гэхээр энэ хүмүүс маань илүү юм мэдлэгтэй, мэдээлэлтэй, сонголтоо хийхдээ юм маш хариуцлагатай сонголт хийдэг юм байна гэдгийг ингээ харж байгаа. За тэгэхээр мэдээж бид нар бол яг уу гэхээр CU хэрэглэгчтэйгээ адилхан төвшөнд сэтгээд тэднийхээ хэрэгцээ шаардлаганд тохирсон бүтээгдэхүүнүүдийг санал болгож ингэж ажилладаг. За үүний нэг жишээ нь бол бид нар одоо CU Pay гэдэг үйлчилгээ байгаа. За энэ нь болохоор яаж яана вэ гэхээр аппликейшнаа уншуулад төлбөр төлөх loyalty оноогоо цуглуулах баримтаа авах үйлчилгээ гэвэл ингээд цаасгүйгээр цахимаар шийдэж байгаа. За тэгэхээр ингэснээрээ бол мэдээж хэрэглэгчийн цагийг хэмэлж маш том үн цэнийг бий болгож байгаа. За нөгөө талаараа бол цаас хэмнэхгүй байгаагаараа л ингээд байгальд орчин дээлтэй ингээд шийдлийг санал болгож байгаа маа. За тэгвэл биднэрт нэгэн тийм одоо хуваалцдаг тийм ингээд дамжуулан хэрэгэлдэг ийм дадал байгаа учраас одоо нөө CU доторх Storo box-оор дамжуулаад одоо та бүхэн нөгөө юм хэрэгэлдэггүй тоглоом одоо хүүхдийн тоглоом хувцастэй ном зэрэгэвэл ингээд дамжуулах боломжтой бас тийм байгаа. За CU л нөгөө талаасаа хэрэглэгч болон ханган нийлүүлэгч нарыг холбож байгаа гүүр байгаа. Тийм учраас бид нар хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайн мэдэрж байгаа учраас тэрнийхээ одоо хэрэглэгч ийм зүйл хүсэж байгаа учраас ямар бүтээгдэхүүнийг санал болгох вэ гэдгийг бол үйлдвэрлэгч нартайгаа хамтраад хөгжүүлдэг. Зарим тохиолдолд үйлдвэрлэгч нарынхаа илүү гоё хөгжүүлсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч нартайгаа санал болгож ингэж ажилладаг. За энэ дундаас яадаг вэ гэхээр бид нар мэдээж ингээд өөрийнхөө үндсэн үйл ажиллагаанд ийм одоо байгальд орчинд ээлтэй шийдэл технологиудыг нэвтрүүлэхийн хажуугаар ханган нийлүүлэгч нараа тэр дадал хэвшилд сургах, хамтдаа хөгжих ийм бодлогыг баримталж ажилладаг. Жишээлбэл одоо ингээд анх CU үүсгэхэд жижигхэн цех байсан газруудтай одоо ингээд чанарын хяналтын бүрэн тогтолцоогоо нэвтрүүлсэн үйл ажиллагаанд тогтворчсон ингээд тодорхой хэмжээний бас ийм байгальд ээлтэлтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн ийм том аж ахуй нэгж үйлдвэрлэл болон ингээд өргөжөж тэлж байгаа. За энэ бол яг уу гэхээр одоо буцаад ингээд Германы туршлагаас бодохоор яаж яана гэхээр ингээд энэ шилжилт хийх бол өөрөө цаг хугацаа, мөнгө зарцуулдаг, бас хүчин чармаалт зарцуулдаг ийм урт процесс юм байна. Тэгэхээр хууль одоо тогтоомжороо эхлээд одоо ийм илүү том бизнесүүдийнхаа одоо ингээд нэг биелүүлэх ёстой шаардлагуудыг жоохон өндөр тавиад за том бизнесүүд маань үндсэн үйл ажиллагаандаа тэр шийдлүүдээ нэвтрүүлсний дараагаар тэр ханган нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулаад одоо тэр одоо жишээлбэл санаа нь бол CU-д ингээд бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд танах үндсэн үйл ажиллагаандаа хүүхдийн хөдөлмөрийг одоо жишээлбэлсэн тийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Эсвэл ингээд байгаль орчинд ийм ээлгүй шийдлүүдийг байлгаж болохгүй гэдэг бодлогыг бид нар ханган нийлүүлэлтийн бодлогоор дамжуулаад одоо нийлүүлэгч нартаа тавьдгаа гэсэн үг. За тэгэхээр ингэж явсаар байгаад бид нар бол дам хүрээгээрээ хамтдаа урагшлах юм байна. Хэрэглэгч болон одоо нийлүүлэгчтэй үйлдвэрлэгч нар бол ингээд ханган нийлүүлэлтийн сүлжээний ингээд маш олон
оролцогч талууд байгаа. Тэгэхээр бид нар бол яг энэ юугаар бол ингэж хамтдаа хөгжих юм байна гэдэг энэ зүйлийг бол харж байгаа. Нөгөө талаасаа бол одоо ийм эко шилжилт гэдэг бол өөрөө нэг хүний, нэг байгууллагын одоо зүйл биш. Энэ нь бол яг гэхээр нийт бизнес, нийт хэрэглэгч, тэгээд нийт ханган нийлүүлэгч нарын хамтдаа ингээд бүтээх, хамтдаа явах ийм хамтын аялал юм а гэдгийг бол энэ дээр онцлохыг хүсэж байна. За баярлалаа.